Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэхүү модуль сургалтаараа та бүхэндээ сургалтын орчин, ялангуяа түүн дотроос сургалтыг дэмжих хэрэглэгдүүний талаарх мэдлэг чадвар, арга зүйн та бүхний мэдлэг чадвар арга зүйг дэмжихийг гол олгосон юм аа. За тэгэхээр 2014 онд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжснээр сургалтын орчны талаарх ойлголтод өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө сургалтын орчин гэдэгт бид зөвхөн анги танхим сургууль нийгмийн орчныг хамааруулж үздэг байсан бол энэхүү цөм хөтөлбөр хэрэгжснээс хойш сургалтын орчин гэдэгт бол байгаль, нийгэм, соёлын орчныг хамааруулж үздэг болсон. Өөрөөр хэлбэл цөм хөтөлбөр түүн дотроос бидний сургалтын төлөвлөгөө түүнд бүр жижигрүүлж хэлбэл ээлж хичээлийг амжилттай хэрэгжүүлэхэд суралцагчийн үеийн орчин тэгээд хичээлийн салшгүй нэг хэсэг болох сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн гэр бүлийн орчин, сургалтын орчин, суралцагчийн үеийн орчин зэргийг хамааруулж үздэг болсон байна. Тэгэхээр эдгээр маань хичээлийг хэрэгжүүлэхэд зохион байгуулахад ямар үр дүнтэй байдгийг бэ гэдэг талаар та бүхэн мэдж байгаа учраас Монгол Хэлний сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүний талаар голлон авч үзье. Тэгэхээр хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын салшгүй нэг хэсэг бөгөөд тухайн хичээлийг амжилттай болох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тавигддаг ерөнхий шаардлага нь хичээлийнхээ агуулга арга зүйтэй нарийн уялдсан байх, суралцагчийн нас сэтгэхүй тохирсон байх, суралцагчдыг хичээлд идэвхтэй оролцуулах сэтэлжүүлэх сонирхлыг нь татсан байх гэсэн ийм ерөнхий шаардлага тавигддаг. Бага боловсролын Монгол Хэлний сургалтын цөм хөтөлбөрт төрөл бүрийн уран зохиолын эхүүд байна. Дасгал даалгаврууд, мөн төрөл бүрийн зарилгаар бичсэн хэрэглээний эхийн загварууд, насны онцлогтод тохирсон хялбаршуулсан болон тайлбартай төл бичгийг бол бид ашигладаг. Тэгэхээр эдгээр маань суралцагчдад сэтэл төрүүлэх, хамтран ажиллах, тодорхой асуудлыг шийдвэрлэх үзийн бүтээл зочныг бүрдүүлдгээрээ бол онцлог байдаг. Тэгэхээр энэ сургалтын хэрэглэгдэхүүнийг ярихад бол зайлшгүй чадвар, дадлын тухай асуудал гарч ирдэг. Тэгэхээр сургалтын үйл ажиллагааны үндсэн зорилго нь бол мэдлэг чадвар, зан үйлийн хвшлийг сайжруулах, бүтээлчээр зүтгэж эрүүл хайгуул хийдэг болгоход бол чиглэгддэг. Тэгэхээр энэ чадвар нь бол үйлийг алдаагүй, уян хатан, ухаалаг байдлаар гүйцэтгэж найдвартай үр дүнд хүрэхийг бол хэлдэг. Харин дадал нь чанартай чадварын бүрдэл хэсэг бөгөөд ухамсарын хяналт зохицуулалтаар явагдаж байдаг. Тэгэхээр бүх төрлийн чадвар дадлыг хөгжүүлэхэд дасгал даалгавар бол чухал шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Ийм учраас багангийн сургалтанд багш бол логик страттай, хоорондоо уялдаатай, суралцагчдыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, сэтэлжүүлэх дасгал даалгаврыг сонгож ажилуулах нь бол Монгол Хэлний хичээлийн агуулгыг үр дүнтэй эзэмшүүлэхэд бол сайнаар нөлөөлдөг. Дараагийн хэрэглэгдэхүүн нь бол төл бичиг байгаа. Ялангуяа насны онцлогтод тохируулаад хэлбэршүүлсэн болон тайлбартай төл бичгийг бид бол 2-аас 2 дугаар ангиас эхлээд 5 дугаар анги хүртэл нь бол ашиглуулж байгаа. Тэгэхээр үүний тулд бол төл бичиг гэж ер нь юу хэлдэг юм бэ, тийм ээ? Хэрхэн яаж ажиллах вэ гэдэг арга зүйг бол багш нар бид өөрсдөө эзэмшсэн байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр төл бичгийн талаарх ерөнхий ойлголт, хэлбэршүүлсэн болон тайлбартай төл бичгийг суралцагчдын нас сэтгэхүй онцлогтод тохируулаад хэрхэн багш өөрөө бэлтгэж хичээлдээ ашиглаж болох вэ гэдэг талаар багш нь уншиж судлах материал 1 гэдэгт бол оруулчихсан байгаа. Тэндээс та бүхэн дэлгэрүүлж уншиж үзээрэй. Магадгүй тэнд байгаа хэлбэршүүлсэн зарим нэг үгийн тайлбар төлөвийг оруулчихсан байгаа. Санаа авна хаа гэдэгт найдаж байна. Дараагийн хэрэглэгдэхүүн нь бол яалтчгүй дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас хойш бидний сургалтанд илүү хүчтэй орж ирж байгаа цахим хэрэглэгдэхүүн, цахим сургалт юм аа. Бид үүнээс өмнө цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэдэг байсан боловч энэ сүүлийн 2 жил бол илүү энэ талаарх мэдлэг чадвар гүнзгийрсэн гэж бодож байгаа. Тэгээд цахим сургалт гэдэг бол тодорхой технологид суурилсан сургалтыг хэлдэг бөгөөд энэ цахим сургалт нь хичээлийн агуулгыг цахимаар дамжуулах төхөөрөмж, хиймэл дагуулын систем, интернет, аудио, видео ашиглаж хүргэхийг хэлдэг. Тэгэхээр цахим хэрэглэгдэхүүн, цахим сургалт гэж юу хэлдэг юм бэ? Түүнд ямар шаардлага тавигддаг юм бэ гэдэг талаар уншиж судлах материал 1-т. 2-дугаарт уншиж судлах материал 2-т оруулчихсан байгаа учраас та бүхнийг тэндээс дэлгэрүүлж уншиж судлаарай гэж. Ингээд та бүхнийхээ сургалтанд амжилт хүсье.